TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Нөхөр маань гараа зангиж жагаад толгоороо маань хүчтэй зогсон. Тэгээ маань нөхөр бол айгу том биетэй бас архтай амих хэргэлдэг. Тэгээ тэр том биетэй хүн зогхоор яаж бэртгийг бол гадралж байгаа ах. Би тонгоогоо л хоёр гараараа толгоогоо хамгаалах гэж оролцсон. Хариу зохиж өөрийгөө хамгаалж өөдсөн зодтолдох гэж ерөөсөө оролдоогүй. Би өөрөөсөө хөвтлээ айсан хол байхыг л хүссэн. Наадтаа ч хүүхдүүдэд маань битгий ойр байгаасай л гэж бодож байна. Би бол өөрөөсөө сүнсээ залтлаа айсан. Хэрвээ та энэ эмэгтэй сэтгэл санаа ямар байгааг ойлгож ийл үргэлжлүүлээд манай нэвтрүүлгийг сонсоорой. Бид танд итгэл найдвар өгөхийг энэ нэвтрүүлгээрээ дамжуулан өгөхийг хүсэж байна. Сайн байцгаана уу сонсогчдоо. Найзууд болж хамтдаа цугладаг, амьдралд нөлөөлдөг чухал зүйлсийн талаар ярилцдаг найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань яг одоо эхэлж байна. Том эсвэл жижиг ямар ч байсан амьдралд асуудал гарвал шийдэх гэж анхаарал тавьдаг шүү дээ бид. Тэгээд бурхан ч гэсэн тэгдэг. Библиэд бурхан биднийг хизээ суух, хизээ босох бүр хідэн ширхэг өстөгч мэддэг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр жижигхэн зүйлийг ч гэсэн одоо бурхан мэддэгэ гэж би хэлмээр байна. Хэрвээ бурхан ийм жижиг зүйлийг ч гэсэн мэдэж анхаардаг юм бол биднийг баяртай байх, айх, өвдөх шалтгаан болж байгаа зүйлсийг ч гэсэн тэр мэдчихэл байгаа. Тэгээд би гэрлээ байна. Жимсэбит 2 өнөөдрийн одоо нэвтрүүлгийнхаа сэдвэр эмэгтэйчүүд маань өвдөлттэй одоо сонсоход амар санагдах сэдвийн талаар ярьж магадгүй. Гэхдээ төвчээртэй гараа, хүлээстэй гараа. За тэгээд гэр бүл дэх хүчирхийлэл нэгэндээ гар хүрдэг асуудлын талаар бас ярилцах гэж байна. Бид яагаад ийм нэвтрүүлэг хийдэг юм болоо? Тэгээ бурхан та нарт санаа тавьдаг шиг бид ч бас та нартай санаа тавьдаг болохоор гэр бүл толгомдож байгаа асуудлуудыг ч гэсэн хүндэхгүй байхыг харахгүй. Тэгээд энэ сэдвийн талаар ярилцахаар шийдсэн байна. Тэгээд бурхан та нарт хайртай байдаг шиг бид ч гэсэн эмэгтэйчүүдэд хайрладаг гэдгийг бас сонсогч таас мэдээсэй гэж хүсэж байна. Та нарыгаа найдвар дүүрэн эмэгтэйчүүд болоосэй гэж үнэхээр хүсдэг шүү. За тэгээд өнөөдрийн сэдэв маань нилээд эмзэг ноцтой асуудал байгаа. Тэгээд өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл буюу нийгэмдээ гар хүрдэг, зоддог асуудлын талаар ярилцах гэж байна. Тэгээд магадгүй та гэр бүл тэгээд бие мах бодийн хүчирхийлэл гэсэн хоёр үгийг сонсохоор танд яг юу бодогдож байна вэ? Тэгээд гэр орон бас хүчирхийлэл гэдэг энэ хоёр үг нь хамтдаа баймааргүй санагдаж байна. Гэхдээ зарим хүмүүсийн амьдралд энэ амьдралын хэм маяг болчихсон байгаад байдаг. Тэгээд гэр бүлийн гэдэг үгийг сонсохоор амьдрах орчин, гэр бүлийн хүмүүс санаанд ороод байдаг. Харин гэр бүлийн хүчирхийлэл гэхээр гэр оронд нь болж буй нөх хил хязгаарыг давсан асуудал болдог тийм. Тэгээд ийм нөхцөл байдалд орон гэр маань гэр бүлийн гишүүн бүрт айдас авчирсан газар болдог шүү дээ. За тэгээд ер нь гэр орон маань хайр дүүрсэн, халуун дулаан, аюулгүй одоо газар байх ёстой адил хүчирхийлэл байгаа гэр оронд айдас ноёрч байна гэсэн үг тийм. Тэгэхээр хүчирхийлэл маш олон төрөлтэй юм байна л да. Үүний нэг нь болохоор бие махбодын хүчирхийлэл. Энэ нь болохоор цохих, халагдах, чимхэх, өшөглөх зэрэг үйлдэлүүд ч гэсэн одоо энэ бие махбодын хүчирхийлэлд ордог байна. Зарим хүмүүс буу шийдэм, хутга энтер барьж айлгадаг гэж байгаас. Тэгээ хүний зохиод байхаар бид нь шарах сорой үсээ зогсохгүй бас сэтгэл санаа ч гэсэн яг биешгээ шархалдаг байна. Хохирогч нь сэтгэл санаа аюун бодолтой тэр үйл явдлыг үргэлж тээж явдаг болохоор үргэлжийн бас айцтай болчдөг байна. Тэгээ хүчирхийлэгч хүн хохирогчийг үг хэллээрээ байнга доромжилдаг бас үг хэллээр хүчирхийлэл нь тухайн хүндээ хинч биш юм шиг мэдрэмжийг өгч бас хинч биш гэж хэлэх хараах зүй бусаар одоо хэлэх зэрэг нь бас ордог байна. Дэргэд байгаа хүний галзуу тэнэг гих мэтчлэн бас нэрлэж байгаа ч гэсэн хохирогчоос өөрийгөө дээгүүр болгож ирэх мэдлэлтэй байлгаж байгаа хэрэгэл гэсэн үг байна. Тэгэд ямар ч үг ашиглаж хэлж байсан ч гэсэн хохирогч нь гэр бүлээсээ хайр инхрээлэл одоо халамж авахын оронд эсэргээрээ жигшил зэвүүцлийг бас
мэдэрч байна л гэсэн үг байна шүү дээ. Тэгээ хүчирхийлэлд өртсөн олон хүн гадуурхал бас айдас ичгүүрийг сэтгэлдээ тээж явдаг юм. Бодол санаа нээдэрч бас альваа гэрүүл саруул ухаанаар эргцүүлж бодож чадхаа хүртэл болчихдог. Гэхдээ маш олон хүн үүнийг яг өөрийгөө хүчирхийлж байгаагаа нууцалдаг, зарим нь бас байгаа байдлаасаа зугтаахыг хүсдэг ч гэсэн мөнгөгүй учраас хаашаа явахаа мэддэггүй. Тэгээ бас зугтаагаад явсан ч гэсэн хэрвээ баригдчих юм бол би яах вэ? Тэгээд л яг энэ бүхэн нь мухардл зөхрөлд ордог байна. Тэгээд бидний сонсож байгаа сонсогч та яг одоо ийм нөхцөлд байна уу? Хэрвээ ийм байдалд байгаа бол хэн нэгэн одоо таны ийм байдал байгааг мэдж байгаа юу? Магадгүй уур бухимдлаа барьж хэлэхгүй, тэгээ бусдын бие махбодыг хүчирхийлэлд оруулж үг хэлээрээ дайрч доромжлон гэрийнхээ зовоож байгаа юм биш үстэй тий. Тэгээд магадгүй сонсогч та бурхан ийм хортой зан чанарыг одоо зан авирыг үзэн яддаг гэдгийг баттай мэдэх хэрэгтэй. Тэгээд бурхан бүхэл зүйлийг бүтээсэн болохоор өөрийн бүтээлээ хүчирхийлэлд өртөж байгаасаа гэж хэзээ ч хүсэхгүй. Тэгээд хүчирхийлэх замаар бусдыг одоо бусдын бусдыг одоо эд зүйл шиг хандаж эрх мэдэлтэй байлгаж байгаа хүмүүст бурхан үнэхээр дургу бас энд одоо ууралдаг байгаа. Яг үнэ. За тэгээд хүчирхийлэл зөвхөн насанд хүрэгчдийг зовгоод байдаг асуудал бол биш. Тэгээд хүүхдүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг. Гэрт нь хэрүүл зодон одоо өрнөж байгааг харж өссөн хүүхдүүдэд энэ бас их нөлөөлдөг байгаа. Тэгээд магадгүй шууд хүүхдүүдэд цохоод авах хэл аммаар одоо доромжлох гэх мэт одоо зэрэг үйлдэлүүдийг найзуудаа гаргаж эхэлдэг байгаа хүүхдүүд. Тэгээд тэд нар хоригчд болж өсөөд гэмт хэрэгт бас холбогдож бүр сүлдээ амиа хорлох зэрэг үйлдэл бас гаргаж болно. Тэгээд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа ийм хүчирхийллийн одоо жишээний нэг нь хүүхдийн биеийг одоо үнэлүүлэх явдал байгаа тийм хүчээр үнэлүүлэхтэй. Тэгээд зарим улс орн хүүхдүүдийг бэлгийн боолчлолд оруулж нэг шууд бараа шиг зарж хэрэгэлдэг тий. Тэгээд хүүхэд зөвхөн амьд байхын тулд танихгүй хүнтэй бэлгийн харилцаанд одоо орох тийм үйлдэлүүдийг одоо хийж бас болох юм тий. Гэтэ нэг энэ зүйлээрээ дамжуулаад зарж байгаа эзэн нь мөнгө олж аваад байгаа тий. Тэгээд баримтаас харах юм бол эцэг хэн хүүхдүүдээс илүү одоо мөнгийг чухалчилж үзээд байгаа тий. Хүүхдүүдэд дорд үзэж байгаа гэсэн. Тэгээд заримдаа албадлагаар нэг албан шахалтаар нэг үр чирнийхэн төлбөр олгож үр хүүхдүүдэд өгдөг асуудал бас байдаг тий. Одоо ийм хууль бус үйлдэлүүдэд бүх улс орон үндэстэн одоо хүмүүс анхаарч санаа тавих хэрэгтэй асуудал нэг байгаад байгаа. Тэгээд энэ дэлхий дээр байгаа хүн бүрл бурхны дүр төрхөөр бүтээгдсэн агуу одоо гайхалтай бүтээлүүд гэдгээ бас санах хэрэгтэй тий. Бурхан хүн бүрийг ямар хуу дүр төрхтэй байхыг, хоорондоо ямар ялгаатай байхыг одоо аль хэдийн төлөвлөсөн, бүтээсэн байгаа тий. Эхрүүд хүртэл өөр байдаг шүү дээ. Хин нэгэнд одоо бие махбодын хүчирхийлэл одоо үзүүлж байна гэдэг нь бурхны бүтээлийг сүтгэж байна гэсэн үг. Тэгээ бурхан үүнд үнэхээр дургу, үнэхээр үүнд ууралдаг. Тэгээд ийм болохоор одоо ийм аимшигтай зүйлийг гэр бүлийнхэндээ хийж байна гэдэг нь одоо тэр хүнд бурхнаас ирэх үр дагавраа амснаа л гэсэн үг л дээ. Тэгээд хохирж байгаа хүмүүсийг хамгаалах ухамсарыг бурхан бидэнд одоо өгсөн байдаг. Тэгээд гэр бүлд нь тусламж хэрэгтэй хэн нэгэн таны эргэн тойронд байна уу? Тэгээд туслахын тулд юу хийж чадах байна гэдгийг бас бодох хэрэгтэй тий. Тэгээд зүхтаах гээд одоо тэрнээс зүхтаач одоо явах газар байхгүй, ямар нэгэн одоо хэцүү нөхцөл байдлаас зүхтах гэсэн ч гэсэн явах газар байхгүй, тийм хүнд нөхцөл байдалтайгаа хүнд та яаж тусалж чадах вэ гэдгээ бас бодоод бас залбирах, тэр хүний төлөө бас залбирах хэрэгтэй. Бас залбирал нь бас их тийм болдог шүү гэж хэлмээр байна. Тэгээд тэр хүнд тусалж чадах наазахын зүйл нь болохоор тэр хүнийг сонсох хэрэгтэй тий. Хүчирхийлэлд өртсөн хүмүүс дотроо байгаагаа нэг гадагш нь гарах хэрэгтэй байдаг. За тэгээд уур айдаст гадуурлаг зүрхэндээ мэдэрч байдаг болохоор бүр ноцтой аюултай байдлыг одоо бий болгох эрсдлийг үүсгэдэг тий. Тэр хүнд очиж болох газар одоо байгаа эсхийг бодоод бас туслах хэрэгтэй тий. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэлд өртөрж байгаа одоо хүнийг бурхан зүхтах газартай байгаасай гэж хүсдэг тий. Тэр хүн бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл одоо айланд нь ч байсан гэсэн бурхан түүнийг эдгээж одоо эрүүл болгохыг хүсдэг юм аа гэдгийг бас хэлмээр байна.
Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол Бурхны хуулийн эсрэг зүйл шүү гэдгийг хүмүүстэй дахин хэлмээр байна. Бурхны үг болох Библиэд гэр бүлийн хүчирхийллийг гим нүгэл гэж хэлсэн байдаг. Тэгээ Бурхан дуулууртай байхгүй байгаа хэрэг гэсэн үг аахгүй. Энэ нь ямар ноцтой зүйл болохыг бас гимшиж зан авираа засах ёстой гэдгийг хүчирхийлэл үлдэж байгаа хүмүүс ухаарах хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнийгээ зогсоох хүчийг бас Бурханаас асуух, гуйх шаардлагатай. Хэрвээ үүнийгээ зогсоохгүй л байгаад байх юм бол гим нүглийнхээ үр дагаврыг үүрч бас өөрөө зовох болно тий. Тухайлбал хүчирхийлэл дамжирсаар гэр бүлээ хөнөөсөн, амийг нь хөнөөсөн, хүүхдээ зовоосон хүмүүс хуулийн дагуу заавал ял шигтгэл авах нь дамжиггүй шүү дээ. Өнчөө өрөөсөн, дарлагдсан Бурхан хамгаалдгаа гэж бас Библиэд бичигдсэн байдаг. Тэгээд таа ч гэсэн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн төлөө зогсож Бурханы хамтрагч болоорой гэж уриалж байна. Хэрвээ бид үнэхээр Бурханд хайртай, Бурханыг мэддэг, Бурханы бүтээсэн хүнийг хайрлахад суралцсан л юм бол хүчирхийлэлд өртөн хохирч байгаа хүмүүсийг бас хамгаалахад бас тэднийг туслахын төлөө бас бид нар хичээх хэрэгтэй. Тэгээ Бурханы хайрыг бусдад харуулж байгаа таныг Бурхан үргэлж ивэдэг юм шүү. Тэгээд сонсогч та бас ийм нөхцөл байдалд байгаад байна уу? Тэгээд ингэж зовж одоо хинч биш юм шиг санагдаж байгаа нөхцөлд байгаа бол би танд баттай нэг зүйлийг хэлье. Бурхан танд хайртай шүү. Тэгээд дул номын 106-ад Бурханы хэлсэн үгийг байдаг. Энийг бас уншиж өгмөр байна. Тэгээд түүний хайр инрэл үн мөнхийх гэж хэлсэн байдаг. Тэгээд хүмүүс туйлбартай биш шүү дээ. Харин Бурхан бол өөр. Тэрээр хайр инэрлэр дүүрэн өрөвч нэгүүлсэнгүү. Тэгээд та нарын талаарх бодлоо тэр хизээч өөрчлөхгүй. Тэгээд ямар ч хэцүү нөхцөл байдалд байсан гэсэн тэр одоо таны авралыг одоо нэгүслэлээр дүүрэн байх болноо. Зөөлөн гараараа намайг хайрлан илбэж эдрээ амьдралын нугчаан зүдэрсэн биеиг минь амрааж найдварын түмэн галыг зүрхэн дотор минь насааж нүгэлтэй хүний орчлон цөхөрсөн сүнсийг минь аварсан Jesus тамини мөнхийн түшиг билээ Jesus таны хайрыг магтан дуулах учиртай авралыг та надад үнгүй өгсөн болохоо алдар магтаал зөвхөн таних байх учиртай Урлийн арум цусара миний гимиг угааж айдистэй хүчтэй сэтгээ тайвширлын наранг мандуулаа итгэлийн нандин үсий хайрын дотор минь хөглөө ирээдүйн сайхан бүхэн эргэлзсэн сэтгэлийг жаргасан Jesus тамини мөнхийн түшиг билээ Jesus таны хайрыг магтан дуулах учиртай авралыг та надад үнгүй өгсөн болохоо алдар магтаал зөвхөн таних байх учиртай Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн зочин маань Марла маань хүрэлцэн ирсэн байна. Сайн уу Марла? Итгэл найдварын тухай ярьж өгөөч гэж бид нар Марлагаа нэвтрүүлэгтээ урьсан байгаа. Тэгээд тавтай морилноо. За сайн байцгаана уу? Нэвтрүүлэгт одоо оролцох бүртэл маш их баяртай байдаг. Баяртайгаар хүрэлцэн ирдэг шүү. За өнөөдөр бас нэлийн хүнд сэдвийн талаар ярьж байна тийм. Хүчирхийллийн тухай нэлээд хэцүү сэдвэр одоо бид нар ярилцж байгаа болохоор өнөөдөр найдварын тухай ярив.
Эсвэргээрээ. За эртээд манай нэг найз уцтаад нилээд хүнд хэлбэрийн хавдартай гэж онцлогдсон тухайга надад хэллээ л дээ. Тэгээд өхөл хэдийний ойрхон болсныг мэдээж маш их айсан байсан. Тэгэхээр үүнтэй адилхан сүнсийг өхүүлдэг аимшигтай өвчин байдгийг та нар маань мэдхүү бас бодоод үзээрэй те. За үүнийг гим нүгэл гэж Библи хэлдэг юм. Тэгэхээр гим гэдэг нь чиний сүнсэндх хорт хавдар юм шүү дээ. Ер нь бол за амьдралын чинь талбар бүрийг эзэлж авахыг хичээж байдаг. Гим байгаа. За бурханд тэрсэлж дуулуургүй байлгадаг сүнс бөгөөд хүн төрлөختөн бүрд нөлөөлж байдаг. За маш төхөөрөмгий илт харагддаг гим нүглийн хэлбэр нь хүчирхийлэл шүү дээ. Тэгэхээр хүчирхийлэл нь хохирогч хүнийг залгидаг, хүчирхийлж байгаа хүнийг бохирдуулж хөнөөдөг. За ер нь хүчирхийлэл одоо өнөөгийн олон гэр бүлд байгаа хамгийн аимшигтай бодит байдал болоод бол нэлээд одоо дэлгэрсэн байна тий. За тэгэхээр бид түрүүн гарах үр дагаврын тухай ярьлаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн айдас, бие махбодын хүчирхийлэл, за амиа хорлолт, хүн амны хэрэг энэ бүхэн чинь одоо аимшигтай үр дагаврууд мэдээж дагуулж байгаа. Тэгэхээр хүчирхийлэл байгаа гэр бүлээс хүчирхийлэл үйлддэг хүүхэд хүчирхийлэгч иргэн бий болж байгаа гэсэн. Тэгэхээр хүчирхийлэгч иргэд нь хүчирхийлэл дүүрэн нийгмийг бүтээнэ гэсэн үг. Тэгэхээр өнөөгийн дэлхийг иргэн тойрондоо л одоо бид нар харцгаах хэрэгтэй. Тэгэхээр дайн дажин хүчирхийлэл эмгтээчүүд те хүүхдүүдийн эсрэг яг л одоо цар тахар шиг ингэж нэмэгдэж байна. Тэгэхээр та одоо асууж магадгүй юун одоо уур бухимдал надад ингээ удамшаад ирчихсэн юм шиг л тийм одоо ямар ч найдвар байгаа нь тийм. Тэгэхээр тэгвэл би одоо танаас асууя. Хин нэгэн маш хүнд өвчин эсвэл хавдар доох туссан тохиолдолд найдвар байгаа болов? Тэгэхээр гим нүглийн одоо маш түрэмгийн хэлбэр болох хүчирхийлэл байгаа газар найдах зүйл олдох уу тийм. За энэ талаар бүгдээрээ энэ хоёр асуултанд хариулт байж болох юм. За эхнийх нь логик дээр одоо суурилсан хүний хариулт. Энэ нь одоо ухаантай хүн юу хийж чадах вэ гэдэг дээр үндэслэж байгаа юм л да. За анагаахын шинжлэх ухаан одоо гайхалтай зүйлсийг хийж чаднаа. Гэхдээ үхлийн өвчин тусгад эмчийн эмчилгээнд одоо эцсийн хариу байхгүй шүү дээ. Үүнтэй яг адилхан хүчирхийллийг бий болгож байгаа уур уцаарын гим нүглийн өмнө хүн үнэхээр хүчгүй. Тэгэхээр шалтгаан нь хүмүүсийн гүн гүнзгий асуудал нь улс төрийн асуудал шиг биш байгаа юм байна л да. Тэгэхээр бүхэл асуудлын үндсэн шалтгаан нь юу байх нь гим нүгэл байна. Тэгэхээр зүрх сэтгэлдээ одоо бурхандаа тэрсэлж дуулуургүй байгаа байдал маань хүчирхийллийг бий болгож байгаа гэсэн үг. За найдвар байхгүй бол хүчирхийлэл доторх найдварын тухай ярина гэж одоо намайг хэлсний учрыг та юу гэж бодож байна та нар маань. Тэгэхээр энэ асуудалд хоёр дахь хариулт байгаа юм л да. Библи баталж өгдөг энэ үгийн төлөө бурханд талархах юм. За Маркт ингэж бичсэн байдаг. Бүх зүйл бурханд боломжтой гэсэн байгаа. Ямар ч найдваргүй хөнөөлтэй нөхцөл байдлыг бурхан эргүүлж чадна гэсэн үг. За энэ сэдвийн тухай бодож байхдаа би Есүс Христийн дагалдагч Петрийн тухай бодож байлаа л да. За Библийн Матай номын 14-ийн тухай гардаг л да. За Петр их дэврэн хүн. Ямар ч үн төлөх байсан гэсэн Есүсийг дагах шийдвэр гаргасан байдаг. За нэгэн шуургатай шөнө Есүсийг хитэн дагалдагч нууран дээр завиндаа хондог. Шуурганд ээж тийш одоо шидэгдэж байлаа. Завинууд маань салхи бороо маш хүчтэй шуурч байсан. Есүс тэнд байгаагүй. За уул руу ганцаараа одоо залбирахаар явчихсан байсан. Шуурга аюултай болж дагалдагчдад найдах юм үлдээгүй. Энэ үед Есүс тэдэн рүү усан дээр алхаад одоо хурч ирсэн байгаа. За эхэндээ дагалдагч нар одоо тэрнийг сүнс байна гэж одоо дайсандаа хашгиралдаж эхэлсэн. За тэд Есүсийг таниагүй. Зоригтой бай, би байна, бүү аа гэж Есүс тэдэнд хэлэхэд Петр эзэн минь ээ энэ та мөн бол намайг усан дээр алхан тань руу очихыг тушаагааж гэсэн. За тэгсэн юу болсон гэж санана. Есүс Петрт хүрээдэр гэж хэлсэн. Завнаасаа гарч Есүс рүү усан дээр алхаж эхэлдэг. Есүс рүү харсан чигээрээ том давлгаан дээгүүр алхаж байна. За таталцлын хуулийг зөрчөөд байна шүү дээ. Гэхдээ энэ нь одоо гинэт давлгаа руу анхаарлаа хандуулсан Петр айж живж эхэлдэг. Тэгэхээр эзэн минь авраарай гэж хашгирахад Есүс тэр дорн гараас нь шүүрч авч уснаас гаргадаг. Өчүүхэн итгэлт минь юунд эргэлзэвэ гэж Есүс хэлсэн байдгийн.
Тэгэхээр одоо завинд хүрэх үед салхигч намдан завин дотор байсан хүмүүс Есүст одоо алдар магтаалыг өргөн таавал жинхэнэ Бурхны хүү гэж одоо хэлцгээдэг юм. Тэгэхээр Библийн энэ түүх итгэж найдах юу ч үгүй одоо юм шиг тийм үед бидэнд итгэл найдварын хариу болж байгаа зү тийм ээ. Тэгэхээр усан дээр алхдаггүй шүү дээ. Харин энэ түүхэд Петр гайхамшиг гэж юу болохыг амсаж мэдэрч байгаа. За Есүс рүү харахын оронд одоо эргэн тойрондох тэр аюулд анхаарлаа сарниулсан байна шүү дээ. Тэгээд анхаарал хандуулах хүртлээр одоо усан дээр амжилттай уг нь алхажсэн тий. Гэтэл тэгээд асуудал ихсэн нь итгэл нь одоо ганхаж эхлэмэгц тэр живсэн байна. Тэгэхээр энэ нь дэлхийд ирэх бүхий л хор хөнөөл зовлонгийн талаарх Бурхны хариулт нь зөвхөн Есүс юм шүү гэдгийг та нар одоо мэдэж байгаасай гэж хүсэж байна. Тэр өөрт нь итгэдэг бүхнийг аврагч бас найдвар нь юм аа гэж. Тэгэхээр бас та нар маань хамгийн гол нь итгэх те итгэл найдвараа алдахгүй байхад чухал ахна шүү дээ. За Петрийн тухай түүх бидэнд одоо үүнийг л зааж өгч байна. Хэрвээ та бүхий л өөрт байгаа зүрх сэтгэлээрээ Есүст итгэвэл айдас болон гим нүглээс чинь цэвэрлэхийг хүлээн зөвшөөрвөл хамгийн аимшигтай нөхцөл байдалд байсан ч гэсэн одоо итгэлтэй тайван байж болно гэсэн үг. За өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг таны эргэн тойронд юу ч болж байлаа гэсэн таны зүрхний хандлагыг тодорхойлж чадахгүй гэсэн үг шүү дээ. За хэрвээ Есүс таны дотор амьдарч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрвөл хамгийн аимшигтай нөхцөл байдалд ч гэсэн найдах одоо тийм зүйл байгаа гэдэгт итгэж болно гэж үзэж байна. За Есүст итгэл найдвараа тавьсан бидэнд Библи юу гэж хэлдгийг бүгдээрээ харъя. Тэгэхээр бяцхан хүүхдүүдээ та нар Бурхных бөгөөд тэднийг дээлсэн. Учир нь та нарын дотор байгаа. Тэр бол дэлхийд байгчаас агваа гэж одоо Иохны 4-т бичигдсэн байдгийг. Тэгэхээр энэ бол найдвар байна. За айдас хүчирхийлэлээр дүүрсэн нөхцөл байдлаас болж хүч чадал нь одоо сулрах үед одоо Есүс чамайг өөрлөгөө ирж хүрхрэн шуугах усан дээгүүр алхахыг хүсдэгэ гэдгийг битгий мартаарай гэж сануулж байна. За хэрвээ чи Есүст итгээд тэрэн лөө харсан хിവэрээ алхвал гай гамшиг дунд ч гэсэн итгэл найдвар байгаа гэсэн үг. За учир нь өхөөлч, амж, тэнгэр элч нарч, их баригчид ч өнөөгийн юмс ирэх юмс ч гэсэн хүчж бай, өндөрч, гүнж, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христ Есүсийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна гэж Библи хэлдэг учраас одоо бид тэрэнд итгэвэл найдвар байгаа гэсэн үг. За ямар сайхан мэдээ вэ те? За юу ч бидний эзэн Есүс Христ доторх Бурхны хайраас салгаж чадахгүй. Би та нарынхаа төлөө бас залбирахыг хүсэж байна. Хайртай Бурхан минь, таны хүү Есүс Христ дотор бидэнд өгөгдсөн таны гайхалтай найдварын төлөө баярлалаа. Таны хайраас юу ч биднийг салгаж чадахгүй учраас баярлалаа. Та найз нарын минь зүрхэнд хүрээч гэж би залбирч байна. Зүрх сэтгэлийнхэн шарахыг та этгэж өгөөрэй. Амьдралынхан шуурган дунд алхааг нь бат байлгаж өгөөрэй. Муу зүйлээс хамгаалаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Баярлалаа марлаа да. Тэгээд сонсогч та өнөөдөр Бурхны хайрыг мэдрэх болтугай гэж би бас залбирч байна. Тэгээд Библи юу гэж хэлдгийг сайн санаж аваарай. Тэгээд бидний эзэн Есүс Христээс биднийг салгаж чадах хинч байхгүй гэдэгт та итгэж байна уу? Тэгэхээр би л шудраг баймаар байна тий. Би өөрийнхөө амьдралд маш их хүнд хэцүү зовлонтой байх үед Есүст итгэж чадаагүй. Би Бурхан надад хайртай гэж Библиэд хэлдгийг би мэдэж байсан л да. Гэхдээ би Бурхан надад хайртай гэж итгэж чадхааргүй тийм сэтгэлийн шарахтай байсан. Мэдээд итгэх бас мэдээд найдах чинь хоорондоо эрс ялгаатай. Гэхдээ миний хувьд Бурхны үнэн гэдэг нь түүний мэдрэмж айцаас ч илүү бодтой гэдгийг суралцсан. Тэгээд би түүний амлалтуудыг тунхаглаж маш их өөрчлөлт миний амьдралд гарсан. Тэгээ ийм найдвар надад байсан болохоор Бурхан надад тусалж би нөхцөл байдлаасаа илүү хүчтэй өөрчлөгдөж хүчтэй болж эхэлсэн. Тэгээд зовж шаналж байгаа бүх хүн үүнийг хүлээн зөвшөөрөөсэй гэж би хувьдаа ер нь хүсдэг. Тэгээ хэцүү гэдгийг нь мэдчихээн л та. Гэхдээ зуураад аваарэ энэ найдвараас. Тэгээ энэ найдвар болохоор мөнхийн үнэн юм шүү гэж хэлмээр байна. Тэгээ Бурхан танд хайртай шүү. Тэгэд өнөөдрийн сэдэв бол үнэхээр хүнд бас ноцтой сэдэв байлаа. Гэхдээ Бурхан таныг одоо Бурхны хайрыг ойлгож уран зориг аваасай гэж
бид бас хүсэж байна. Тэгээд та бол бурханд үн цэнтэй нэгэн шүү. Тэгээд бид бас таны талаас залбирах болно. Тэгээд та одоо байгаа нөхцөл байдлаасаа илүү хүчтэй байж чаднаа. Тэгээд хэрв бас бидэнтэй холбогдох шаардлагатай байгаа бол бас бидэнтэй холбогдоорой. Тэгээд асууж тодруулах зүйл байвал бас бидний лөө чат хийрээ, мессеж хийрээ залгаарай гэж бас хүсэж байна. Тэгээд та сонсогч таныг бурханд итгэдэг найдварын эмэгтэйчүүдтэй нэгтгээ бүү мартаарай гэж уриалж байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Бурхан таныг ивэх болтугай. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.